За өөрийнхөө мэдээллийн цаг дээр мэдээлэл өгсөнд баярлалаа. Өмнөх ерөнхий сайд бас өөрийнхөө цаг дээр орж ирэхгүй би ч бас их шүүмжлэлтэй ханддаг байсан хүний нэг. Тэгэхээр ер нь манай парламент дотор энэ малчин ярьдаг асуудал их бага. Ялангуяа нэг ерөнхий сайдын мэдээлэл их цаг хөдөө аж ахуйн байнгын хороонд ярил нэг яригддаг асуудал. Гэтэл уг нь манай улсын нийт хөдөлмөр эрхлэгчийн 4 хүний нэг тутам нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа. Маш том салбар. Яг нь эдийн засгийнхаа цар хүрээгээр багчсан яг хөдөлмөр эрхлэлтийн талбарт бол маш том салбар байдаг. Тэгээд манай хөдөө аж ахуйн салбарч одоо нэг хавртаа нэг ноолуур, намартаа нэг махнаас нэг жоохон мөнгө олдог. Энэ жилд яг үүндээ ноолуурын үн бас их маргаан дагуулсан шүү. Манай дорногой говийн бүстэл 110,000-аас дээш гарсангүй. Нөгөө талдаа миний асуух байгаа асуулт махны энэ үнийн асуудал байна. Одоо энэ нөөцийн мах гэдэг юм уу болооч. Нөөцийн мах гэдэг чинь төрөөс үнийн хэлбэрт оролцож байгаа хэлбэр мөн шүү дээ. Хүний өмчөд халбаж байгаа хэлбэр байхгүй юу? Одоо цаашдаа энэ чөлөө зах руугаа орж энэ зах зээл рүүгээ орж махныхаа үнийг чөлөөлөхгүй бол нэг талдаа төрөөс дэмжиж байгаа юм шиг мөртлөө нөгөө талдаа ингээд нөөцийн мах гээ үнийг хатуу тогтоогоод байдаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байх юм бэ гэдгээ нэгдүгээр тодорхой хэлчмээр байна. Хоёрдугаарт нь энэ шинэ хоршооны талаар сая тэнд нэг хүн бас ярьж ах шиг байна. Энэ 798 тэрбум төгрөг буюу бараг их 80 төгрөг. Эний чинь 308 мянган одоо өнөөдөр хөдөлмөр эрхэлж байгаа малчиндаа хуваагдахад нэг малчинд 2.1 Монгол улсын бүх малчтад 2.6 сая төгрөг өгөх хэмжээний ийм их мөнгө байгаа байхгүй юу? Үр дүн хараахан гараагүй байгаа бах. 1 жил болж ийн л гэж байна. Гэхдээ яг эзнээ олж очиж чадчихэв нүг юу? Уржин жилийн тэр зуднаар Сүхбаатар, Дорнод, Хинти, Дорноговын зүүн тал тэр чигээрээ зуданд өртсөн өнөөдөр малгүй болсон иргэд зээлээ төлж чадахгүй байж хад малжуулах хийгээд энэ шинэ хоршоо байгуулъя гэж явж хат нь баахан шинэ хоршоо байгуулсан зээл нь олдохгүй л байж шít. Өнөөдөр одоо энэ шинэ хоршоогоо байгуулчаад мөнгө авъя гэхэд одоо мөнгө нь байгаа юу? Хоёр дахь асуулт нь энэ. Ер нь цаашдаа бид нар энэ салбарыг ялангуяа энэ манай мал аж ахуйн салбар бол маш эмзэг салбар. Үнийг нь чөлөөлж өгөх хэрэгтэй. Гачаа тэр экспорт их боломжийг хангаж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд төрөөс оролцоод байгаа юм болгон дампуурдгийн жишээ бол одоо Монголын хөдөө аж ахуйн салбар шүү дээ. За гурав дахь асуулт нь болохоор газар тариалан. Саяхан би хөвсгөл булганаар яваад ирлээ. Гандуу байна. Сэлэнг ямар байгааг мэдэхгүй. Яг энэ таны мэдээлэлд орж байгаа шиг энэ жил одоо бид нар энэ идэх гурлаа нөөцөө бүрдүүлж чадах уу? Газар тариалангийн салбар чинь бас өнгөрсөн жилийн сая бидний баталтай хуулиас болоод бас хүндрэл учирсан шүү. Тэгээ ийм гурван асуултанд хариулт авъя. За шинэ хоршоо. Дөрөвдүгээр энэ дэр товчхон хариулт өгнө шүү. За Аматрах шинэ асуултанд хариулъя. За зарим оршуулагчдод бас зээл олдохгүй байгаа их үүсэр байгаа юу гэж асууж байна. Эзэдтэй олчж байгаа юу гэд. За энэ өөрөө хөрөнгө оруулалтын зээл. Та мэдчихэж байгаа хөрөнгө оруулалтын зээл. Их үүсэр өөрөө арилжааны банкны их үүсэр. Арилжааны банкны их үүсэр. Тэгэхээр арилжааны банкны тодорхой хэмжээний шаардлагыг хангасан хүмүүс маань өнөөдөр зээлээ хэвэн аваад явж байгаа. Зээлээ хэвэн байгаа. За хоёрхан одоо үндсэн шаардлага байгаа. Нэг нь бол одоо малын аад астаа байх хэвээр. Нөгөөх нь одоо оршооны гишүүн байх хэвээр. За ингээд энэ хоёр шаардлагыг хангасан бол арилжааны банктай харилцаанд ороод явна гэсэн үг. За ямар нэгэн одоо арилжааны банкны шийдвэрт бол хажуунаас нь оролцох боломжгүй. Шийдвэр бол өөрөө цэвэр бизнесийн зарчмаараа гараад явж байгаа. За их үүсвэртэй холбоотой асуулт. За арилжааны банкны их үүсвэр бол байгаа. Арилжааны банкны их үүсвэр өнөөдөр бол одоо арилжааны банкуд хэвээ олгож байгаа. Гэхдээ мэдээж банк тодорхой хэмжээний шаардлага тавина. Тэгэхээр энэ дунд одоо зарим нэг хүмүүс маань шаардлага нь хангахгүй, надад өгөхгүй байна, гомдсон, иймэрхүү зүйлүүд бол өнгөрсөн нэг жилийн хугацаанд гарсан. Тэгээ энэ болгон дээр одоо ойлгуулад ингээд ажилласан. Баярлалаа. За инквайри сайд нэмж хариулъя. За Улаанбаатартай холбоотойгоор нийт 24 онд бид нар хурлын хэрэглээнийхээ 59.1% дотоодын үйлдвэрлэлээр 40.9%-ийг импортоор хангасан. За энэ жилийн тариалтын талбайг дундаж ургац ингээд тооцоод үзэхэд бид нар 25-ны ургацсан урьдчилан тооцоолоор гурил үйлдвэрлэл 154 мянган тонн Улаанбаатар ногдож байгаа. За энэ нь бол өмнөх оныхоос даруй 25% бага буюу гурилын хэрэгцээнийхээ 44%-ийг л дотоодын үйлдвэрээр хангах ийм төлөвтэй байна. Тэгэхээр бид багаар утгахад дахиад нэг 150-160 мянган тонн Улаанбаатар импортоор авахаас аргагүй байдал үүссэн. За
За мах бэлтгэлтэй холбоотой мах бэлтгэлүүд орон нутаг өөрсдийн их усрээр нөөцөө бэлдэх ийм тогтолцоо ажиллаж байгаа. Яамнаас нөөцний мах бэлтгэх ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Экспортыг бүх одоо чиглэлд урамшуулж байгаа. Экспортлоход ямар нэгэн давтарын бөгөөд квотын хязгаарлалт байхгүйгээр махны экспортыг идэвхжүүлж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд нийт 600 сая долларын мах экспортлж чадсан. Энэ бол өмнө бид нэг 10-аас 20 сая доллароос илүү гарч үзээгүй. Одоо бол энэ махны экспортыг бүх талаар идэвхжүүлж байна. Яагаад гэвэл малын тоо боломжийн байна. 20 сая төл авж байна. Үндсэндээ 77-8 сая малтай болох нь. За бэлчээрийн та сонирхолгоод шилжүүлснээс 20-25 саяар гитэрж байна. Энэ бид нар хонь, ямаа, адуу гэсэн 3 төрөл дээр сүргийн бүтцийг нэлээд тоог хэмжээг багасгах юм бодлого стратеги барьж байгаа. Иймд бол аль болох экспортын бодлогоор энийг тоог багасгах, бэлчээр ашиглалтыг сайжруулах, бэлчээрийн дороотлоос урьдчилан сэргийлэх. Нөгөө талдаа малчтын орлогыг нэмэгдүүлэхэд махны экспортыг бол бүх талаар явж байгаа. Махны экспорт тун боломжийн байгаа. Энэ нь өөрөө мал эмнэлгийн одоо ажил үйлчилгээ цаг хугацаатай малын гоцолдор төвчнийг үндсэндээ хяналтанд авч чадсны үр дүнд махны экспорт маш сайн одоо нэмэгдэж байгаа. Ерөнхийдөө аж ахуйг бол цаашид зөвхөн экспортын чиг баримжаатай болгож ээж өөрөө энэ нь малчтын, тариаланчдын одоо орлогыг тэр олон улсын зах зээл, тэр экспортын одоо үнэтэй уйж өгөх нь ерөөсөө орлого нэмэгдэх гол суур болж байна. Ингээ мах экспорт нь амжилттай гараад ирэхээр малчтын орлого үндсэндээ энэ 600 сая долларын мах өөрөө малчтын орлого болж утсан. Ноолоор үндсэндээ бид нар 100% самдаг болсноор үндсэндээ ноолоороо бид нар цэвэршүүлж гэсэн. Зэсээр бол цэвэрс гэдэг шиг цэвэр ноолорт болчихж байгаа. Энэ мөн адилхан энд өгөөж эргээл нөгөө малчид үйлдвэрлэл дээр нэмэгдээд байгаа. Энэ оны 1-р улирлын байдлаар салбарын өсөлт их. Энэ за Андан Шитрэг дарга нэмэлт хариулт өгье. За эхлээд гамбатын очир бодгшийн асуулт нөгөө аж үйлдвэрийн парктай холбоотой асуултанд товч хариулчихъя. Аж үйлдвэрийн паркийн дэд үтц инженерийн бүтцийн санхүүжилт тодорхойгүй хангалтгүй, татвар зээлийн хөнгөлтийн бодлого хангалтгүйгээс аж үйлдвэрийн паркууд бүрэн утгаараа ажиллаж байгаа парк алга байна. Энэ паркуудыг өнөөдөр хөнгөлт чөлөөлөлд төсвийн дэмжлэг үзүүлж чадвал байгуулж чадвал 400-аас 500 тэрбум төгрөгийн орлого оруулах болцоотой гэж үздэг. Тийм учраас аж үйлдвэрийн паркийн эрх зүйн орчныг нэгтгэх, уялдаа холбоог сайжруулах юм зах судлах хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. Энэ бас гадаад гэрээ хэлцээртэй ч уялдана. За хоёрдугаарт нь Гамбын Ганбаатар гишүүний асуусан асуултаас ер нь яг үндсэндээ махныг чөлөөллөөгээд дундаас нь яг малчин биш үйлдвэрлэгч биш чэнжүүд илүү хождог гэсэн ийм тооцоо судалгаатай. Ер нь энэ зах зээлийн төрийн зохицуул зайлшгүй шаарддаг. Одоо аймаг нийслэл мах бэлтгэлийг махны нөөцийг бэлтгэж байгаа л да. Тэгэхээр энэ нөөц бэлтгэлийн ажил бол удирдлагын шин чанартай, зөөр, бүтээмж, худалдаа, тээвэр логистиктэй холбогддог асуудал учраас энийг илүү нээлттэй, ил тод, хяналттай болгож зохицуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ талаар одоо махны хангамжийг, нийслэлт махны хангамжийг сайжруулах асуудал үе үедэр гэж ирсэн. Энийг нээлттэй, ил тод болгох нь хамгийн чухал байх гэж үзэж байна. Хоёрдугаар газар тариалангийн оройнд гандуу байгаа. Ийм учраас өнгөрсөн бүтэн сая өдөр ажил аваад 2 хоногийн дараа улсын онцгой комиссийг хуралдуулж энэ ган үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу цаг уурын газраас маш шинжлэх ухааны үндэстэй тооцоо судалгаа хийж үүдэн нөлөөлөх арга хэмжээ газар тариалангийн оройнд явуулах үүрэг өгсөний дагуу Сэлэнгэ аймагт бороо 1 2 3 гэсэн экспедиц гаргаж Гүүлэнд нөлөөлөх үйл ажиллагаа явуулсны үр дүнд энэ сумдад баруун бүрэн, хушаад, зүүн бүрэн, түшиг, буганд, Сүхбаатар, Орхон тул, Баянгол, Мандал сумдад 1.2 мм-ээс 18 мм хүртэл бороо орсон. За ер нь бол гандуу нөхцөл байдлаас шалтгаалж ураас 30%-аар алдах эрсдэлтэй гэж тооцоолдог. Ийм учраас Улаанбудаа гурилын хангамжийн асуудалд онцгой анхаарч байна. За малчтын хувьд удирдлагын шин чанартай орлоготой малчтыг докторжуулахад, малчтын орлогыг докторжуулахад, мал аж ахуй эрхлийг давах чадхыг хөгжүүлэхэд, мал эрүүлжүүлэх, чанаржуулах, за дээр нь малын галдаа төвөгдөв бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтыг дэмжих нь цагаалт, хүнсний хувьсгал хөтөлбөрүүдийг
бас энэ гадаад зах зээл гарахад бол Евразийн зах зээлд 12 тэрбум долларын арьс чир ноос ноолуур махан бүтээгдэхүүний импортоор авдаг зах зээл юм байлээ. Эний 20% хүрнэ гэж тооцоход нэг 2.4 орчим тэрбум долларын гадаад зах зээл нэвэл аянда борлуулалттай бол дотоод зах зээлийн стандарт техникийн зохицуулалт үйлдвэрлэлийг дэмжих нөхцөл бүрдэж энэ чиглэл